ил төдөө шагаан ерөөл. Шүлэг чийжлүүлэх ач холбогдлоос үгсийн санг баяжуулна, хэл яруу найргийн сайхныг мэдрүүлж, гоо зүй мэдрэмжийг хөгжүүлнэ. Ой тогтоолтыг сайжруулж, сэтгэн бодох үе, төсөөлөн бодох үе зэргийг хөгжүүлэх олон талын ач холбогдолтой юм хаа. За одоо бүгдээрээ багштайгаа хамтдаа шүлгээ уншаарай. Шагаан ерөөл. Малын шагаа мянган эрдэнэ, манлай сайхан наадмын эрдэнэ. Хонин шагаа ховор эрдэнэ, хотол даяар наадах эрдэнэ. Тиших тал нь тэмээн эрдэнэ, тэгш тал нь морин эрдэнэ. Хондлой тал нь хонин эрдэнэ, хотгор тал нь ямаан эрдэнэ. Урагшаа босвол онх эрдэнэ, унгаад босвол хүн эрдэнэ. Ухаан бэлгийг тэтгэгч эрдэнэ, уран санаат наадам билээ. За одоо бүгдээрээ шүлгээ зургийн дагуу хараад сайтар тогтоож уншаарай. Анхааралтай уншаарай хүмүүдээ. Малын шагаа мянган эрдэнэ, манлай сайхан наадмын эрдэнэ. Хонин шагаа ховор эрдэнэ, хотол даяар наадах эрдэнэ. Тиших тал нь тэмээн эрдэнэ, тэгш тал нь морин эрдэнэ. Хондлой тал нь хонин эрдэнэ, хотгор тал нь ямаан эрдэнэ. Урагшаа босвол онх эрдэнэ, унгаад босвол хүн эрдэнэ. Ухаан бэлгийг тэтгэгч эрдэнэ, уран санаат наадам билээ. Шүлгэгт юуг өгүүлж байна вэ? Аав ээжтэйгээ хамтдаа ярилцаарай. Мөн дөрвөн бэрхийг нэрлэж зураарай. Шүлгээ багштайгаа хамт уншсан хүүхдүүддээ баярлалаа. Гэр бүлийнхэнтэйгээ хамт давтаарай.